За сайн байцгаана уу. За удахгүй хүмүүс ороод ирэх бах. Тэгэхээр нэг мөксөө эхлэе. Өнөөдрийн лайв бол 5 шарын цолом төвөөсөө бол өнөөдрийнхэн лайвыг бол хийх гэж байна. Жоохон хүмүүс нэмэгдээд эхлэхээр гол сэдвтэ ороод сэлбгээ танилцуулаад ер нь маад дэлгүүр дээр ямар сэлбэг байна те тэр талаар сайхан ярилцъя. Маахан бас асуух юм байвал комент хэсэгт бичээрэй. За лайв эхлэе. Бүгдэнд нь шин сарын шинэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхэн лайваар бол Маадалгүр дээр сайхан шинээр ирсэн байгаа тракуудынхаа кабин тилт болон кабины цилиндрийг бол танилцуулах гэж байна. Ялангуяа ерөнхийдөө бас жолоочрт маань бас хүндрэлтэй зүйл бол кабин өргөгч маань эвдрэх эсвэл энэ кабин цилиндр маань тос хаях, сайлгын муудах те эсвэл түрүүфээр тос хаяж хаях юм уу тиймэрхүү асуудлууд маш их тохиолддог байгаа. Маах тэр асуудлуудыг шийдэж өгье гэсэн үндсэн дээрээс эхлээд кабин тилт болон цилиндрүүдийг бол шинээр дэлгүүр дээр бол оруулж ирээд борлуулж эхэлсэн байгаа. Эхнээсээ бол манай хас бол эхнээсээ хүмүүс маань бас худалдаж аваад машин дээр бас тавиад эхэлсэн байсан. За эхнээс нь танилцуулаа явчээ. Маахан бас асуух юм байвал сайхан комент хэсэгт сэтгэлдээ өчөөрэй. За энэ хоёр маань бол Volvo Truck-ийн маань бол кабин өргөгчүүд байна. Эдгээр кабин өргөгчүүд нь бол одоо маахны хилдгэр байх юм бол нөө босоо гэрэлтэй буюу 2004 он 2005 оноос хойш FH бол FM загваруудад бол бас таардаг кабин өргөгчүүд байгаа шүү. Таны хэрвээ кабин өргөгч чинь ямар нэг асуудалтай юм уу эсвэл эвдэрсэн байгаа бол манайх руу уцаар холбогдох юм уу эсвэл маа фэйсбүүкээр арлын дугаараа юм уу эсвэл улсын дугаараа явуулаад шалгуулад маа дээр бэлэн байна уу байхгүй байна уу те мөн бэлэн байхгүйсэн ч гэсэн бас маах бол захиалгаар бол аваад ирэх байгаа шүү. За эхний энэ хоёр бол Volvo-гийн кабин өргөгч байна. Кабин өргөгчүүд бол үнийн хувьд бол бас харьцангуй их ямтхан боломжийн үнэтэй байгаа. За энэ бол DAF XF95 105 CF85 гэдэг ер нь DAF трактай хүмүүсийн маань бол кабин өргөгчүүд нь бол ерөнхийдөө бүгд ижилхэн байдаг. Тэднэрт зориулсан кабин өргөгч байгаа. Эндээ бол 3 ширхэг төрөвхний оролттой. За дараачих нь бол Mercedes-Benz Axor Actros-ийн бол кабин өргөгч байна. За энэ бол Scania-гийн кабин өргөгч байна. Scania-г одоо PGRT загвар гэж ярьдаг. 2003 оноос хойших загваруудад нь бол түлхүү гарч ирдэг кабин өргөгчүүд байгаа. Эндээ бол 2 ширхэг төрөвхнийхээ оролттой. За маахан бас чааш нь үзэж байгаа хүмүүс юм сайхан шеэрлээд түгээгээд группд дээр шеэрлээд өгөрөө бас өөр бас хэрэгтэй хүн хайгаа явж байгааг үгүйсэхгүй. Тийм ч манай энэ лайвыг шеэрлээд хүмүүст хүргээд өгөөрэй. За шинээр орж иж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь орой минь хүргэе. За энд бол кабины цилиндрүүд маань бол харагдаж байна. За цилиндрүүд маань бол голцоо тос алдах эсвэл цилиндрийн маань өөрийнх нь блүүрнийх нь сайлк нь бас эвдрэх магадaltaй байдаг. Бас маадэр бас бол тэр тэдгэр ид ангиуд нь бол бас удахгүй хүрээд ирнэ. Мөн цилиндр нь маань бол ингээд бүтнээрээ бол маадэр бэлэн байгаа.
За энд бол маа дээр одоо бэлэн борлуулагдж байгаа нь гэх юм бол энэ бол Scania загварынх байна. Volvo загварынх, DAF загварынх гэдэг эдгээр 3 ширхэг цилиндр байна. Бас байгаа. Бас маа чулуун авны салбарт бас бэлэн байгаа шүү. Заавал баруун тийшээ ирэх үнэхээр боломжгүй байх юм бол бас маа чулуун авны салбар руу очиод чулуун авны салбар дээрээс бас үзэж хараад авах бүрэн боломжтой байгаа. За үнийн хувьд гэх юм бол нэг 130 мянга кабин тэлтүүд буюу пампууд маань бол нэг 130 мянгаас 200 мянган хооронд байгаа бол хэрвээ кабин цилиндрүүд маань бол нэг 250 мянгаас 350 мянган хооронд бол байгаа шүү. Тийм бол үнийн хувьд бол харьцангуй бас хямдхан байгаа гэж би бодож байна. За тэг өөр асуух юм байгаа бол маахан сайхан коммент хэсэгт хариу ичээд коммент хэсэгт сэтгэлдээ ичээрэй. Би тэр сэтгэлүүдийн нэг үрчлэн уншаад та бүдтэй хэрэгтэй сэлбэг юу байна? Тэр үгдлийн асуугаад эсвэл үнэхээр олдохгүй байгаа сэлбэг байх юм бол бас тэрийгэ бичээрэй. За тэгээд дэлгүүр дээр бас бусад борлуулж байгаа бараагаас танилцуулаа авчээ. Энд бол Volvo-гийн педалны мэдрэгч бол харагдаж байна. 5 удастай. Уртлын залгуур нь бол ийм дөрвөлжин залгууртай эсвэл ийм юу автгаа залгууртай гэж хоёр төрөл байдаг байгаа. Бас педалны мэдрэгч нь бас утасгүй педалны мэдрэгч гэж байдаг байгаа шүү. За энэгээр бол амар кабины Volvo-гийн хойд кабины амарч юм бас харагдаж байна. За эрмэн чангалагч байна. Ерөнхийдөө бас маа дээр сэлбүүд маань бас удахгүй ер нь тийм учраас та хэд юм сайж байгаа сэлбэг юу байна те тэр үгдийг маах руу холбогдоод нэг үрчлэн асуугаад үнэхээр маа захиалганд ирж байгаа юу ирээгүй те ирээгүй ах юм бол бас захиалгаар нийлүүлэх бүрэн боломжтой байгаа. За энд бол эрмэнүүд харагдаж байна. За энэ доор бол Volvo-гийн Perda диск байна. Автомат ороотой Volvo-гийн бол Perda диск бол энэ харагдаж байна. Маахад үнэхээр Perda дискээ хагаа явж байгаа юм бол маах төр шууд түрээдэр. Бид нар өөрсдөө таны машиныг арлын дугаараар задлаад зүү таарах үгүй юу гэдгийг нь бол нэг үрчлэн хараад бас маа менежерд бол бүгд нэг үрчлэн бол хэлээд өгнө. За мэдээж бол манай дизель техникийн маань бол түлшний болон маслын бүх төрлийн шүүрнүүд бол бас байгаа. Энд бол бас муу ялгаа байхгүй шүүрнүүд маань харагдаж байна. Volvo-гийн маслын шүүр, түлшний шүүрт тэгээ Scania түлшний шүүр болон хийн шүүрнүүд бол Volvo, Scania, Mercedes-Benz, DAF гэдэг бүх төрлийн тракуудын маань бол бас хийн шүүрнүүд бас бэлэн байна шүү. За мөн энэ доогуур маань бол reaction connection rod буюу одоо татварнууд маань харагдаж байна. Volvo, DAF, Benz, Scania гэсэн машинууд дээр байгаа. За энд бол моторын лап ирзэн бол байна. За манай яг одоо цолмон салбар дээр бол А штангл бол юу Scania болон Mercedes-Benz-ийнх бол яг үлдсэн байгаа. Арма чулуун оны салбар дээр Volvo, DAF-ийнх бас байгаа шүү. Удахгүй бас нэмэгдээд маа дээр босоо тэнцвүүлэгчүүд бас ирэх байгаа. Машинуудын тракуудын маань босоо тэнцвүүлэгчүүд бас удахгүй хүрээд ирнэ. За энэгээр бол ингээ шүүрнүүд маань харагдаж байна. За энд бол жанаан байна харагдаж байна. Энэ бол DAF-ийн жанаан байна. Мөн нөгөөх нь бол Volvo D12-ийн бол жанаан бас байна. За энд бол хийн түргэгч маань бол коморо харагдаж байна. Маадар яг одоо бол зөвхөн Volvo-гийнх үлдсэн байна. Уул нь бол DAF, Benz, Scania гэдэг эдгээр машинууд бол бүгд байсан бол одоо Volvo-гийн бол хоёр төрлийн хийн хуваарлагч маань бол үлдсэн байгаа.
За үзэж байгаа хүмүүс маань асуух асуулт байвал маах комент хэсэгт бичээрэй, сэтгэлдээ бичээрэй, мөн цааш нь шеэрлээд өгөөрэй. За тэгээд дээрэс нь хэрвээ та хөдөө орон нутагт явж байгаа юм бол маахаас бас хөдөө орон нутагт явж байгаа машин тэгж идэх юм бол маахаас бас унаанд тэр зүг рүү явах унаанд бас 50 өгөөд бас явуулах боломжтой байгаа. Тийм учраас та за хөдөө байгаа юм чинь бас сэлбгээ яаж авах вүлээ? За нэг хот орохороо авъя да гэд бас азнаад байж магадгүй. Тийм учраас шууд маах руу холбогдоод би тэр аймагт байна эсвэл тэнд байна ингээд эндээс машин явд юм ингээд машин тавиад өгөөч гэх юм бол бас маахаас бол машин тэрэнд бол тавиад өгнө. За энэ доор бол BFW-гийн BFW голтой чиргүүлийн маань бол хийн ном харагдаж байна. Энэ бол том хийн ном нөө шүү. Магадгүй жижиг хийн ном нь бол саяхан бол дууссан байгаа. За тэгээд бас Volvo-гийн толгойн бас жижиг болон том хийн номнууд бас байна. За тэгээ бүгдээрээ оройг сайхан ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. Энэ удаагийн лайв энэ хүргээд өндөрлүүлье. Шинээр орж ирсэн хүмүүстээ дахиад өнөөдрийн голчлох сэлбэг маань бол энэ кабин өргөгч болон кабины цилиндрүүд байсан байгаа. За муу удахгүй манайд бас кабины цилиндрүүд маань өөр бас маш олон сонголттойгоор дээрээс нь цилиндрүүдийн маань өөрсдөө сайланкаас ихсүүлээ сэлбүүд нь бас ирэх байгаа. За бүгдээ өнөө оройг сайхан ая тухтай тавтаа сайхан өнгөрүүлээрэ. Дараагийнхаа лайваар уулзцгаая.